Монголын ерөнхийлөгч Илбэг Доржийн урилгаар Оросын албаны улсын ерөнхийлөгч буйдан манай улсад албан ёсны ажлын айлчлал хийлээ. Аль жилийн хүрээнд Оросын албаны улсын ерөнхийлөгч буйдантаа ганцаарчлсан болон өргөдгсөн хилцээрийг хийж чухал асуудлыг шийдвэрлэж чадсан байна. Энэ талаар Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Дорж дээд үтэц дамжин өнгөрөх тээвэр 3 улсын харилцааны талаар санал солилцож өргөн ойлголцолд хүрлээ. Энэ удаагийн айлчлалын цаг шахууч өндөр агуулгатай болж байна. Хоёр улсын засгийн газрын яамд хооронд болон аж ахуй нэгжийн хооронд нийт 15 хилцээр протокол санамж жижигт гарын үсэг сурлаа. Үүний үр дүнд хоёр улсын иргэдэд харилцан визгүй зорчих асуудлыг шийдлээ. Улаанбаатар төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, цахилгаанжуулах хослох ажлыг 2020 онд дуусгахаар боллоо. Мөн хоёр орны худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум Америк долларт хүргэнэ. Мөн урлаг соёл хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Талын зам төслийн талаар ч ярилцлаа гэж мэдгдсэн юм а. Харин айлчлалын Оросын албаны улсын ерөнхийлөгч буйтан энэхүү айлчлал нь халахын голын 75 жилийн зориулсан айлчлал гэдгийг тодтогоод автотехникийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодолтой байгаагаа мэдгдсэн юм а. Улаанбаатар хотын авто замын хит ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэл өртгөө сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор аслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусыг маршрутыг гаргаж өнгөрсөн жилээс туршилтаар явуулж эхэлсэн. Харин энэ хичээлийн жилд сургуулийн автобусын маршрутыг нэмэгдүүлж нийтийн зорчигч тээврийн үйлчлэгээр эхлэгч 8 аж ахуй нэгжийн байгууллагын 11 автобусаар 11 чиглэлийн сурагчдыг зөөж тээвэрлж эхэлсэн байна. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран нийслэлийн хэмжээнд байгаа хөшөө баримл түүхэн дурсгалуудыг хамгаалтанд авч тэмдэглэжүүлсэн байна. Тодорхойлбол Цэрэн Доржийн хөшөө, 3 ундахтай баримл, Нацаг Доржийн хөшөө, Төрийн дууллын дууд хөшөө, Суул асар инх тайвны хонх гэх мэт нийслэлийн хэмжээнд байгаа 153 түүхэн дурсгалт байрлал, хөшөө баримлуудын хажууд тусгай мэдээллийн самбар байрлуулан, самбарт нийслэлийн түүх соёлын үйл хөдлөх хөрөнгөд хамаарна, хөшөөнд гэмтэл учруулах, өвчийг хурц эрттэй зүйлээр зурах, холбогдсон байгууллагын зөвшөөрлгүй шилжүүлэхийг хориглоно хэмээн бичиж англи монголын хэлээр хөшөөний тайлбарыг бичсэн байна. Өчигдөр манай улсад айлчилсан Оросын албаны улсын ерөнхийлөгч буйтны айлчлалтай холбоотойгоор цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан амгалан тайван байдлыг сахиулан ажиллаа.